За сайн байцгаана үзэгчдээ, та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр та бүхэндээ би нэг юу ярьж өгөх вэ гэхээр Зураа 3 цэвэрлэгээ гэдэг киног би сая IPTV-гээс түрээсэлж үзлээ. Орлого оруулсан шүү. Одоо та нарт дахиад орлого оруулах гэдээ ярьж өгөх гэж байна. Танай киног ярьж өгч тоглосон тоглосон. Үйл явдлын юу гэж ярих вэ? Үйл явдал бол ерөнхийдөө тодорхой. Юу яасан? Зураа нэгээс авахлаа яваад байгаа шүү дээ. Зураа нэгийн прокурор маань гарна. Зураа нэг нөгөө прокурортой хамтарч ажилладаг багш маань гарна. Тэгээд Зураа 2-оос орж ирдэг нөгөө прокурорын 2 найз нь гарч ирнэ. Мөн тагнуулын ерөнхий газрын ажилчид маань гарч ирнэ. Энэ кинонууд дээр. Тэгээд энэ бүгд өөр талд өөр үйл явдлууд, 2 өөр талд 2 өөр явдлууд өрнөн. Гэхдээ нэгэн зүйлийн хүрээнд нөгөө хит их авилгалд итгэсэн улс төртэй байх ямар байдаг вэ гэдгийг энэ жоохон харуулах гэж хичээсэн жоохон улс төрийн сэдвтэй кино юм шиг надад санагдсан. За тэгээд энэ дээр бол эсрэг талд нь золбот гэдэг хүн тоглосон байна. Ялалт гэдэг хүн тоглосон байна. За хамгийн сонио харагдж байгаа нь Бархуу гэдэг хүн тоглосон байна. Жүжигчдийн сонголт нь бас сонирхолтой. Кастинг сонирхолтой. За тэгээд эдгээр хүмүүсээс өөрийн сонголт сонирн байлаа. За тэгээд үйл явдал бол ерөнхийдөө нэг л үйл явдал байгаа. Тэр нь Монголын хэлээр юу гаргая гээд юу металл гаргана гэдэг. Тэр металл нь яадаг вэ гэхээр бүх зэвсгийн түүхийд болдог металл. Тэгээд тэр металл амар үнэтэй. Нэг ширхэг нь $470 сая. Нэг ширхэг нэг солиорж 1 кг. Тэр одоо хэдэн ч килограмм байгаа. Хэдэн тэрбум төгрөгөл гэсэн үг шүү дээ Монгол мөнгөөр. Тийм үнэтэй эрдэнэс гарах гэдэг байгаа байхгүй юу? Тэрийг л зогсоохын төлөө ер нь бол өөр хүмүүстэй тэмцээд байгаа юм. Хэдэн талд би тэгжлээ ойлгосон. За тэгээд ерөнхийдөө бол бүр сонголтууд тийм үйл явдлын би сая товчхон хэлчихлээ. Тэгээд та бүхэн киногоо түрээслээд үзнэ үү, телеграмаасаа үзнэ үү, улгаан сайтаас нь үзнэ үү өөрсдөө л мэд. Би зүгээр яг үзсэн сэтгэлээ л яриа. За нэг зохиолын хувьд сайн гайгүй зохиол. Тэгтээ 1-2-ийнхоо ямиг нэг бацж оруулах гад хитрхи их шавуулж ягаад логикалтаа гаргацсан юм шиг надад санагдаад байгаа. Ганц 2. Тэгэл хүмүүсийг дорн нөхүүлээл явцсан. Гэлс хүлээл нухаал явцсан. Нэг бодож исэн кинонд бодож иснээр нь болохгүй нэг бас ганц 2 хаалт тулгарсан байхын ч улс төрийн кинонд бас нэг тиймэрхүү тулгардаг шүү дээ. Тэгээд зохиол бичижсэн зохиолоос жоох өөр болцсон байх гэж би бодсон үзчихэд. Ийм кинонд дэр чи ийм зохиолыг ингэж өөрчлүүлнэ, тэгж өөрчлүүлнэ тэгж боддог байх та гэдэг. Тэгээд гэхдээ IPTV-д орохтой ч юм уу бүтэн найруулагчийн хаяг хэлбэрээр extended edition-ээр ормоор юм. Бас өөр үт юм болов мэдгүй. За тийм байна. Тэгээ нэг ганц 2 газар локалдаа гаргасан. Гинт охиныхын төрсөн өдөр болооч байх шиг нэг хүний зүгээр арх ус суучсан гинт төрсөн өдөр нь болж болоод тэрийг одоо яах гэж оруулсан чинь тэр мэрийг ойлгоогүй. Тэр чинь урд нь жоох өрнөлттэй байвал болно шүү дээ бас. Тэгэд энэ кинон дээрээс одоо тэр яг ямар хэргийг нуун дарагдуулахын тулд тэр нэг инженерийн эхнэрийн сэтгцэн өвчтэй байгаа байхгүй юу? Тэрийг одоо яг яагаад сэтгцэн өвчтэй болсныг зүгээр амаараа л тайлбарлалцсан. Зүгээр үйл явдлаар гаргачих болоогүй юм уу? Тэ? Цогоор шидүүлээ тархинтаа гэмтэл авцсан тэгээд яриад л шүү дээ. Тэрийг мэрийг тэгээд нөгөө нэг гинт огцом орж ирсэн 2 дуруугаа шүү дээ. Нөгөө нэг зураа нэгдэр гардаг галаа байлуу тэрнийх нь охин тэгээд Баяруутай ирж чинь жүжигчин Баяруутын тоглосон дүр Тэнгис 2 хоёулаа тусгай албаны цэрэг гинт хоёулаа огцом ороод ирсэн. Сонин дүр. Энэ хоёрыг нэг жоохон задлцсан бол болох л байсан. Тэ? За, тэгээд байжлаа. Энэ кинон дээр хамгийн гоё дүр нь надад тэр сэргэлэнгийн дүрл санагдсан. Нэстэ дагаж явж байгаа 100 гэдэг нь улсан та. За. Тийм байна. Зохиолын хувьд бол нэг жоохон тиймэрхүү болсон сайн мөртлөө яг ингээд олон үйл явдлыг одоо чихэдүүлсэн ч юм уу тэгж санагдсан.
Тэгээд тэр нөгөө нэг үйл явдал сценд өрж явахдаа жоохон локийн ганц хоёр алдаа гаргацсан юм шиг надад санагдсан. Би ч нэг сайн биш л дээ. Кино үзэх шүүмжлэгч хүн биш л дээ. Зүгээр надад би зүгээр үзсэн сэтгэлээр яриад байгаа шүү та. За тэгээ хоёр дахь нь юу ярих вэ гэхээр зураг авалтын хувьд бол сайн дайжгүй. Монголд ихэд бол дайжгүй. Зураг авалт гоё. Тэгээд Тулаантай хэсгийн тавилтууд бас Монголд ихэд гайг. Гэхдээ ганц хоёр хэсэг нь гологдмоор л хэсэг байлээ. Тэр эмэгтэйгийнх нь нөгөө нэг алдартай зодолтой алдрыг зогж байгаа хэсэг. Тэгээд нөгөө нэг тэр нөгөө нэг Тэнгис айрын хоёр ч хоорондоо нэг хэсэг зодолж байгаад хоорондоо нөгөө жанжин болдог байхгүй тэр хоёрч. Тэгээд эхлээ танилцахдаа зодолдог гэсэн юм шиг. Тэр хоёр зодон систем нэг жоохон бэлдэж байгаад орцсон бол гэж бодсон. Тэгээд бэлтгэл жоохон дутуу юм шиг санагдсан. Яг тийм нэг гоё харагдахгүй байлээ надаа. Тэгчл санагдсан да. Жоохон болох гэх юм уу? Болох л харагдсан шүү дээ. Тийм шүү дээ. Тэгээд юу би ч бол ноолн экшн кино үзсэн үндэ. Болох л харагдсан шүү дээ. За. Тэр юм байдгийн байжээ. За хоёр дахь зураг авалтын үед тийм зураглаач бол маш сайн ажилласан байсан. Зураглаач бол магтах хэрэгтэй. За компьютер график 3 дахь зүйл рүү. Компьютер график руу нөрөө. Компьютер график энэ нөгөө нэг хамгийн сонирхолтой зүйл нь Making the movie дээр гараасан шүү дээ. CGI-аар хийсэн гээд. CGI-ууд нь сайн. Тэр шүхрээр бууж байгаа хэсгийн CGI, MGI тэр мал дайжгүй. Гоё тэр зам дээр тавьж байгаа машинуудын CGI, MGI шүү. Бас нэг дутгааргүй л хийсэн байлээ. Сайн хийсэн байлээ. Монголд гэхэд баг Монгол CGI хийж болдог гэж хүмүүс мэддэг ч юм уу, мэддэггүй ч юм уу. Тэг болдог юм байна гэдгийг энэ хүмүүс харууллаа шүү дээ. Одоо тэгээд юу яах вэ? Юу ярих вэ? Тэр тал дээр бол сайн шүү. Компьютер графикийн хувьд бол би маш сайн гэж хэлнэ. Тэгээд за тэнгуүтээ одоо нэг киноч хамгийн чухал юм нөгөө нэг киногоо амьдруулж байгаа зураач ажил байгаа шүү дээ. Одоо энэ тавилгыг энд тавин гингүүд тэрийг хийдэг ч юм уу. Энд нэг юм баймаар байна гингүүд нь тэрийг нь олдог ч юм уу. Тийм ажилласан зураач ажил байхгүй. Зураач ажил бол бас дажгүй тэр сеп мэп яа игээд байгаа юм бэ бас л. Дажгүй л шүү дээ. Буунууд яа игээд байгаа юм бэ бас тий. Гоё. Одоо хамгийн таалагдсан юм дээр нөө цэвэрлэгээний багнууд байсан. Цэвэрлэгээ киноны багнууд тэр бас л зөв шийдэл байлаа шүү. Тэгээд энэ киноны нэг ганц нэг таалагдсан сценэ хэлэхэд хүмүүс тоогоох уу? Миний тоос сцен тэр нэг хоёр шүүх хурал болоод гадаадаас ирсэн Фэнк гэд нөхөр нь шүүх хуралд оролцож байгаа байхгүй юу? Монголын талын нөхөр нь Эрдэмгээ нөхөр нь ингэ сууж байгаа байхгүй юу? Тэгээ яг шүүх хурлыг хүлээж байгаа шүү дээ. Тэгтээ бол нөгөө нэг Монгол хүн Candy Crush таадаг юм уу? Хайшаа iPhone 13 барьц тэгэл богч ажилтсан их тоохгүй. Ялхан тодорхой юм. Чинийг ингээд гарч ийгсэн байр суурьтай. Тэгсэн чинь нөгөө талд нь Фэн гэдэг нэг гадаад хуурж ирж байгаа шүү дээ. Тэр нь орж ирэхдээ яагаад байгаа байхгүй. Өөрөөхөө хүнийг тавиулсан зав тэр нь бүр охиныг барьцалж байгаад яг ялхан бүр 100 батаараа тодорхой болсон. Тийм байх. Орж ирэнгүүт аймгийн түрүүнд шүүгчдгийг мэдлчихэд дараа нь өөрөө очих газараа очиж сууж байгаа байхгүй. Тэр хэсэг нь бас тий. Хичнээн юм гангста, хичнээн юм тий. Харин хүн ч гэсэн тий. Харин тийм хууль үйл бүтээх нөхөр ч гэсэн бас Монгол улсын үндэс хуулийг дээдлээд шүү дээ. Тэрний бас хэлдэг текстүүд нь зөв шүү дээ. Монгол улсын хуулийг эхнэр нөхөр хоёр хүнжилтөө шийддэг юм уу? Тэр текст бас зөвхөн текст байсан. За тийм дээ кинонд хамгийн чухал зүйлүүдийн нэг нь бол надад бол диалог байдаг юм шиг санагддаг. Монгол киноноос хамгийн лаг диалогтой хоёр кино байдаг. Нэг нь Нар давиш. Нөгөөх нь за би бүх цаг үеийн код диалогтой киног бол Нар давиш гэж хэлнэ. За юм. Тэгээд нөгөөх яраас Цацг шүтний зуруу. Цацг шүтний зуруу дээр чинь бас дэвгээ гоё диалог гэсэн гардаг шүү дээ. За тэгээд гурав дахь тунгалаг тамир юм байна. За энэ гурав бол тэгээд диалог үнэн мундаг диалогтой. Тэгээд энэ киноны диалог одоо харилцан ярианы хувьд бол нэг тийм надад таалагдаагүй яг үнэ хэлэхэд. Хараал битүү хараал ёо сүултээ жигтүүд гэмээр санагдсан төхөө. Зарим нэг үгийн шаардлагагүй газар хараал ашигласан юм уу гэж бодсон. Тэ? Одоо тэр төгсгөлийн хэсэг дээр бол чи дуугүй чи юу юм ч гэдэг юм тий. Пэмэн мэмэн гээд
Тэрмэр хэсэг бол жоохон илүү санагдсан. Арай хэтрүүлсэн юм шиг санагдсан. Тийм. Үг хэлхийн үед бол арай л юутайсан. Гэхдээ яг энэ насны ангил нь 15 нэмэх хэл юм байна л да. Тэгэхээр яг юм ашиглаж болно л да. Гэхдээ бас гомдмоор их байсан. Нэг өөрөөсөө энэ нэг муу талын төрийг гаргахтаа заавал харааж гаргадаг гэдэг характераараа гаргацсан юм шиг санагдсан. Өөрөөр гаргаж бас болно шүү дээ. Тэрийг дараа нь тэгэхэд зохиолч нөр цааш та анхаарах байлгүй. Би энийг бол цаашаа үргэлжлэн гэж бодож байгаа. Энэ төслийг цаашаа нэг анги бол гарах байх гэж байна. Тэ. Одоо тэгээд төгсгөлт нь манай гуравч найзынхаа шиг аваад Рошин явчаад уссан шүү дээ. Одоо тэгээд тэнчнээс яг яах юм байгаа юм. Тийм л байна. За тэгээд дүүр ч юм байхгүй шүү дээ. Тэгээд та бүхэн миний хувьд үнэлгээ өгвөл 10-аас 7.5-ыг л үгүй дээ. 2.5 тэр хараалаа л болчих. Монгол судалт энэ төр чинь өчнөө олон хараалнаас амир үг байгаа. За тэгж хэлмээр байна. За ингээд манай утлаач язгаа эргэн ирэлтийн ихний зүйл бол 6-3-ийн кино сэтгэгдэл байлаа. За баярлалаа.